9 сарын 17-ны өглөө бэлтгэл тавьж байгаа хичээлдээ орохоос өмнө дэлгүүр орж юм авчаад тэгээд явъя гэж өглөө юм мэдээ болохоор манай надад гэсэн чи баа навтай байна гэснээ байдгүй. Тэгээд байшлаа явуулчаад төрүүлээд оржээ гэж өсөөд ааш биний төрсөдөр гайна. Логич мартад бүр усанд ороод дасгал хийгээд гэртээ ирээд усанд ороод дасгал хийгээд орондоо орсон байвал яах вэ? Одоо яг 18 цаг болчихно л доо. Монголын цагаар бол минь төрсөд эхэлчлээ. Өнөөдөр би юу ч хамаагүй ярьж, юу ч хамаагүй хийж, хэдэн минут ч хамаагүй бичлэг хийн. Яг тэгэл өнөөдөр минь төрс өдөр болох. Чигт жоохон гадаад төрс өдрөөр тэмдэглэх жоохон хэцүү ч гэжтэй жоохон муухай юм ингээд нөгөө гэрийнхэн байхгүй, найзууд байхгүй, тэгэл ялангуяа ингээд ганцаараа амьдарч ивэл тэгэл бүр уйдахар. Тэг ялангуяа ингээд одоо жишээ нь 7 хоногийн дундуур төрсөн бол за sorry өгшөө ажилдаа явчихлээ. Боломж нь ойл уурлаа бав. Гэхдээ ингээд нөгөө сургууль өдөр тарж болохоор уурлаа авчихдаггүй. Тэгээд гөлийгөл маргааш хичээлдээ явна да. Тэг миний төрсөн өдрийн хамгийн гоё дурсамж гэвэл заяа. Намайг угаасаа 5 6 настайгаас сургууль орсноос хойш ч юм уу манай авданд хамгийн түрүүнд төрсөн өдрийн төрөгдөг байсан. Яг 12 болонгод яг би угаасаа төрсөн өдрийнхөө өдөр ингээд юу нь бол 12 цаг хүлээг суучихдаг гэсэн байхгүй 17-нд нэрээ. Тэгэл яг 12 болонгод аав гэртээ байсан ч ажил дээр байсан ч хамгийн түрүүнд төрсөн өдрийн төрөгдөг яг 12. Тэгээ өнөөдөр яг хоцорчлаа л да манай нэг найз манай ерөн зөндөө найзууд надад төрсөн өдрийн төрөгцсөн. Яг тэгэл манай сайн найз бит хоёр нэг өдрийн төрсөн. Тэг би ингээ найзтай төрсөн юм төрөнгөж ер нь хүмүүс бит хоёрыг нэг өдөр төрсөн гэж бодд юм эсвэл тэр босон тэр ингээд тэр сториг гүйцэд харж амжихгүйгээр ингээд надад төрсөн юм төрөд эхэлчихдэг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол зөндөө хүмүүс төрсөн юм төрсөн. Гэхдээ ингээд яг хэлсэн цагаар нэрх юм бол манай абал хоёрт орсон. Тэгээд төрсөн өдрийн эхний идэх юм энэ байла. Идээд дуусчихсан. Гэхдээ нэг манай найз бүр айл 7 8 хоногийн өмнө надад өгсөн л дээ. Тэгээ би угсаа ойрж ерөн жоохон миний идэх туршил буурсан. Тэгээд та хэд юм харж байгаа ч л миний сармаас ер нь унаад жоохон цөм болж эхэлж байгаа. Тэгээ юу ихэ мэдэхгүй байна, ямар ч байсан. Тэгээд маргааш ямартай хичээлд явна. Одоо харин унтах гэсэн чинь утсан оролтод унтаж үгүй ядаж нэг цаг унтчихад босмоор байгаа байхгүй юу? Өө шийд босоод ирсэн чинь бүр аим хүүтэн санагдчихэж байна манай гэр. Тэгээд нэрээ та бас комментэнд бодлоо бичээрэй. За би ингээд персингтэйгээ ямар харагдчихсэн, одоо персинггүйгээр ямар харагдаж байгаа ч юм уу эсвэл та яа өөрсдөө персингний тухай туршлага юм хүм ямар хувь байна ч гэдэг юм уу те. Тэгээд хоолч би ингээ зүгээр ярьж чаддаггүй маа ингээл урал хамаа эсэн бус болгоод нэг бол тэгэл өсөөд цаа тавьчвал усаараа оролдоод тэгэл би ингээ тэрийг өөрөө ингээл яг бичлэгийн ингээл янзалж хийж дуусгачаад бүх юм бэлэн басны дараа яг тэрэн дээр ихчиж энэ дээр ихчиж гэдэг тийм. Тэгэл яг тэр коммент дээр хүмүүс усаар ямар их оролдсон бэ? Уруулаа тэгээд байна, ингээд байна, гараа ингээд байна тэгээд яг бичлэл ороод ирсэн. Тэгэл өмнөдөө би ингээ мэддэггүй биш ягаад байгаагаа мэддэг. Гэхдээ ингээд бүр сүлтэн бичлэгийг хийгээд дууссан байдаг болохоор аль болох тэгээд за нэг тэц юм чи ингээд өнгөрөхөг гэсэн. Яг тэгвэл ингээд хүн ингээд одоо нэг ярьсан, нэг амар нэг сэтгэл хөдлөлөөр бла гэх юм ярьсан, бүх дуусгацсан бичлэгийг дахиад ингэ ярьчин. Нөө надаас бол хизээч тэр бол гарахгүй. Тийм болохоор заацнаа одоо явах те гэд өнгөрчдөг байхгүй. Тэгээ унтчаа босоод ирсэн чинь ус маань ер нь бас бараг л хатцсан байна. Тэгээ ингээд харж байгаачлан миний өсвөр нь л юм саал хэд хэцүү, ногоон хэцүү, цэнгэр хэд хэцүү тийм өнгөт болсон байгаа. Би нөгөө нэг тойнонгс шампунь гэх юм одоо нэг юм одоо нэг угаагаад нэг 3 4 угаалтан дээр юу адаг будгаа барьдаг тийм ингээд шампунь аваад уулнал үсээ буцаахгүй юу? Уулнал тэр ингээд саал өнгөтэй байх гэсэн. Тэгсэн чинь ягаад ч юм тэр ингээд нэг сонин цэнгэр өнгөтэй дүүфтер ороод тэгээ тэр нь ингээд одоолтол ингээд гараагүй хамгийн аимшигтай ийм саал нь үлдэхгүй зөвхөн ингээд суур яг ногоон цэнгэр гэх юм тэр өнгө нь ингээд үлдээд байгаа. Би өнгө сайн нэг рил хийсэхгүй. Та хэд ингээд харж би уруулаа бодсон. Хөнгөн ирэлмээр асуусан байгаа. Тэгээд ичээ. Рил хийсэн. Мэдээж та бүхэн энэ рилийг YouTube бас үзсэн гэдэгт би итгэлтэй байна. Би тэрийг постсон баг гэж бодож байна. Хэрэв үзег байх юм бол sorry би олон нийтэд хэлэхээргүй гэж шийдсэн гэсэн үг. За нэг тийм камертаж. Төрсөдрийн блогч бол ингээд төрсөдрийнхөө өдөр иддэг шүү дээ. Гэтэ би өчтөр нөгөө нэг заримгийн блог авцаасахгүй юу. Тэгээд жоохон идчихсэн. Тэгээд одоо үлдсэний идэх гэж. Тэг манай найзлуугийн дээр
явахтаа надад өгсөн жижиг вайн. Би ингээд өнгөрсөн жил мэл заяа. Одоо чинь ингээд өнгөрсөн жил бүр ингээд өдөөгөөс хамаагүй дээрсэн заяа. 2 оны өмнө 16-аас 17-ны шилжтэй өдрөлөө. Манай X тоор тавьчих өгөөл тэнгууд лалаа үлээлгэж мүлээлгэл заяа. Хамаагүй дээрсэн. Тэгсэн мөртлөөс би өнгөрсөн жил 17 оны орой 18-ны орой амарсан. Тэг би одоо жишээ нь ингээд хувийн хүний хөгжилдөө ямар өөрчлөлт орсныг харж байгаа байхгүй юу? Жишээ нь хэд би одоо надад ерөөсөө ямар ч тийм ганцаарцсан би ганцаараа уул нь одоо ингэ минь төрсөдөр болох чинь бла бла гэдэг юм надад одоо ерөөсөө төрөхгүй заяа. Угаасаа би мэдчихэж байгаа манай найз залуу миний хажууд бай гэдч энэ хүмүүст боломж байхгүй тэр хүмүүс хувийн амьдралтай, карьертэй, хөөх ажилтай, явах сургуультай хүмүүс болохоор. Тэг би ингэ тэрийг өнгөрсөн жил ойлгоогүй байсан гэдэгтээ бүр би яхаа өнгөрсөн жил найзуудаа жоохон гомдсон. Гэтэ ингэ ил гаргаагүй. Тэгээд найз залуудаа бас жоохон гомдсон. Тэр үеийнхаа найз залууд шүү. Тэр үеийнхаа одоо X-тэй жоохон гомдсон. Яагаад ингэж минь төрсөдөр нэгтгэг өдрөөс ахгүй юу? Тэг яагаад ингэж зөвхөн нэгтгэг өдөр ингэ натаа хамт бачаад нэгтгэн орой ч юм уу явж болох юм болов ингэж би бодсон заяа. Гэтэ амьдрал юм биш дээ нэмэрднэ. Тэг ингэ яагаад ч юм би ингэ өөрийгөө амар юм өөрөө хайрладаг гэсэн юм уу? Бос хүмүүсээс хайдаг биш. Би өмнө нь ер нь л ингээл бусад хүмүүсийн надад яаж анхаарах нь уу, яаж хандах нь уу тэрийг амар ингээд хүлээгээ сууж идэг тийм төрлийн эмэгтэй байлаа. Одоо өмнө нь ч гэх юм хаашаа одоо за ингээд жилийн өмнөх төрсөдрөө одоогийнхоо ингээд байдалтай харьцуулбал заяа. Бүр ингээд сэтгэл санааны хувьд хүнээс хүлээлж байгаа хүлээлтүүд юм бүр ингээд тэнгэр газар шиг байсан. Тэгээ одоо ингээд харангууд би окей энэ бол ингээд тэр хүмүүс заавал миний баярыг надад хуваалцах халамгүй. Гэхдээ миний хэцүү үед хажууд байх үедээ байдаг хүмүүс байгаа учраас би тэрэн дээр нэг тэгэл одоо танаас байхгүй би зүгээр амар жаргалтай. Би дөнгөж сая яагаад тэрийг би дөнгөж сая яг ингээд энийгээ идчихэж байгаа сая анзаарсан бохгүй юу? Би өнгөрсөн жил ч гэсэндээ яг ингээд гоё яг тоорт идээгүй яг ийм зарим тоорт идсэн. Манай X авчирч өгөөд би тэрийг баг толоо нэгсэн баха. Тэг бүр идэгч өсөл төрөхгүй заяа. Ингээд ийм би ганцаараа гэдэгтээ ингээд бүр ингээд эвлэрээд автаад мэдхгүй. Тэгээд байгаа юмдаа сэтгэл хангалуун байж сурсан бол эсвэл тэг ингээд нөгөө илүү нэхгүй байж ингээд сурсан. Тэг хүнээс юм үлээхгүй байж сурсных юм болов гэж би сая бодлоо. Тэгээд магадгүй тэгээ нас явахын хэрээр үзэх үзэл бодол өөрчлөгдөөд ингээд жилийн дотор ч гэсэндээ хүнд ингээд амьдралд амар том өөрчлөлт гарч болдог гэдэг би ер нь л та ингээд ойлгож байна гэхүү дээ. Тэгээ ямар тааж Oops. Cheers, Leute. Sorry. Гэхдээ би одоо 21 хүрч байгаа. Би дэлхийн өнцөг болон бүр зөвшөөрлгүйгээр ууж болно. Гэтэ яг одоо л яг үнэмлэхээ бүр ингэж юм Монголд ч бол яг үнэмлэхээ хатаастай ихнээсээ хэрэглэх гарч ин тэг бүр ингэж за нэг тиймэрхүү байна. Би өсөө цацгаа тавьчихаар ингээ өсөө оролдоод идэв юм байна. Амар ядаргаатай. Ягаад ч юм би яг юу хэ мэдэхгүй байгаа ч ягаад ингээ миний төрсөдөр гэж бодоход би амар ингээ догтлоод гоголцоод тэгээд мэдгүй ойлгохгүй нүрэх. Тийм ганцаараа байгаа мөртлөө амар хөөрөөд амар баясаад ингээ нэг юм. Угсаа ер нь бол ингээ би ингэж боддог төрсөдөр ингээ миний хувьд амар чухал өдөр байдаг байхгүй юу? Магадгүй бусад хүмүүсийн хувьд ч гэсэн ер нь адилхан чухал өдөр байдаг байх гэж боддог. Яагаад гэвэл одоо ингээд нэг жилд ганцхан удаа тэр өдөр байдаг. Тэгээд дээрсэн зөвхөн тэр өдөр бүх хүн чамайг хайрладаг. Ингээд баг хайргүй байсан чамд дургүй байсан ч тайртай шүү, хөөрхөн шүү, ухаантай шүү гэж хэлж чаддаг өдөр хэвгүй юу? Тэгээд чи ямар нэгэн хүн амтанд асуудалтай бол тэр хүн ингээд чам төрсөдрийн минь түргээд эсвэл тэр хүний төрсөдрөх юм бол чи тэр хүн төрсөдрийн минь түргээд асуудлаа ингээд эвлэрээд яагаад гэвэл тэр хүн чи ингээд тэр хүн ч юм уу эсвэл чи ч юм уу ингээд амар сэтгэлийн хөөрөлтэй юм баясгалантай ааштай. Тийм үед учраас ингээд хинч өнгөрсөн муу мухайгаа ботхыг хүсэхгүй юм. Тэгээд ингээд одоо нэг хүний хувьд бол шинэ он эхэлж штэ. Шинэ амьдралын хуудас эхэлж байна. Миний одоо ингээд миний намны 20 дугаар бүлгийн сүүлийн хуудасыг та бүхэн хуваалцаж байна. Тэгтээ ингээд одоо ингээд харсан чам юу би хот дөнгөж 21 хүрж байгаа. За тэгсэн чи би ингээд он гараал би баг ингээд ганцаараа амьдрал 3 жил
болно гэсэн үг шүү дээ. 5 сар, эх жилийн 5 сар. Гэхдээ яг тэр болтол цай байна л да хагас жил байтугай хугацаагийн цай байна. Тэгсэн ч гэсэндээ би ингээд бүр яг энэ байранд ингээ ганцаараа амьдраад 1 жил алцсан. Тэгснээ ингээ би гадаад ирээд 2 жил гарan болцсон. Тэр гэсэн чинь бүр ингээд би ингээ 18 19 дэх байсан. Өөрийнхөө тэр үед ингээд хийж исэн сонголтууд, шийдвэрүүд, мүдрүүд бүх юм дээр бүр ингээд бүх ноноо ингээ зарим нь бол ямар мал гэж боддог л доо. Гэхдээ зарим дээр нь үнэхээр тэр хүн тэр мал үйлдэлийг хийгээгүй байсан бол би өдийд ингээд сууж авч байсан уу үгүй юу бас тий. Нэг хаалга хаагж иж нөгөө хаалга онгойдог. Тийм болохоор ямар ч буруу үйлдэл хийсэн байсан өөртөө хайртай хэвээрээ байгаарэ. За бэлэг байдлаа. Ингээд төрс өдөр гэдэг сэдвээр юм ярьсан юм чинь би ер нь бол амьдралдаа болж исэн хүн. Ер нь яг одоо толгойд байгаа төрс өдрүүдээ хэрхэн тэмдэглэдэг байсан тухай ч юм уу тий. Тэр тухайгаа хялт ингээд урсаж ярих гэж бодлоо. Тэгээд нөгөө нэг өргөөгөөс хэдэн нас хүртэл хилээ нэг юм юу яд штэ. Кино өнгө үзүүлдэг штэ төрс өдрөөр нь. Тэг би тэрийг амар яг жил болго ашигладаг байсан. Тэгээл намайг кино үзэж таарахаар дандаа юу яадаг гэсэхгүй юу? Юу гэдэг лээ тэр чинь. Тэр коктейл гэх нөгөө нэг өөсгөө цэндаа юуш тэгээд нөгөө ихтэйг нэг төлөө цомо тэр гурвын продакшн кино дандаа гаш таардаг. Тэгээ би нэгэн дээр нь бол намрын синдром үзчихсэн, нэгэн дээр нь мөнгөний гахайл тэр кино үзчихсэн. Тэгээд би манай дүү дөрөвтэйсэн хэрэг би дөрөвдүгээр ангита төрс өдөр ерөөсө тэмдэглээгүй тэр өдөр ямар ч баяр маяр бас болж байгаагүй тэр баг миний амьдралтаа удаага тэмдэглээгүй төрс өдөр ч юм уу. Манай дүү эрүүний хаалганд ороод тэгээд юу төрс өдөр тэмдэглэх. Тэгээд би угаас надад тийм юу байгаагүй. Одоо сэтгэл зүйч байгаагүй. Манай гэрийнхэн ч гэсэндээ тэмдэглэе гээгүй. Би ч угаасаа өөрөө тэмдэглэе гэж хэлээгүй. Тэгээд 7 дугаар ангита анх удаага төрс өдрөөрөө ангийнхаа хүмүүсийг гэртээ авчижсэн байхгүй юу? Тэг манай аав ээж пицца гэд бэлон авсан. Тэгээд тэгсэн чинь 10-аад хүүхэд ирснээ 3 4-н охин тэгсэн үлдсэн бүгдээ банд нараас. Тэгээд манай аав ээж өдөө намайг шуулал. Ямар их банд нартай нийлдэг ингээд. Угаасаа би ер нь эрэгтэй хүүхдүүдтэй амар найзалдаг. Тэгээд зодон зохион хийдэг тийм хүүхдсэн болохоор тэгсэн маяс мэдгүй. Тэгээд 8 дугаар ангита бас нэг ангийнхаа хүүхдүүдийг төрс өдрөөрөө гэртээ авчижсэн. Тэрийгээ бас амар сайн санаж байна. Тэгэл манай ахшигаар нэг манай ангийнхан тэгээ тэр үед болохоор нөх их банд нар бол ирээгүй. Гэтэ ер нь ямар ч тааж яг юм тал ирсэн. Яг тал ногтой талан банд нар иржсэн. Тэгээд за 9-р анги манга сайн санахгүй байгаад байгаа юм. Нэг сүртэй юм хийгээгүй юм болов. За тэгээд 10-р ангийн төрсөн өдөр болохоор юу байсан? Сургууль дээр байж таарсан. Нэг бадмарх сурдаг байхад тэгэхэд бас тэгэл нэг сүртэй юм хийгээгүй тэгэл хичээл мичээлдээ явбал тэгсгээл өнгөрсөн. 11-ийн болохоор манай ангийн охтууд одоо тэр үедээ найзалдаг байсан манай найзууд маань сюрприз барьсан гэх юм уу? Нөгөө миний хэлсэнчлэн манай нэг өдөр төрснөө зоос битэрч нэг анги ихгүй. Тэгээд манай найз хоёрыг яг ингэ төрсөдөрийн дунд нь нийлүүлээд гээд манай найзын төрсөдөр битэр сюрприз орсон чинь ингээд анги чимгэлцсэн. Тэгээ ингээд самбар дээр баах юмнууд бичсэн. Тэгээ ингээд битэр хоёулаа ингээд нэг нь болохоор цонхны талд хананд, нэг нь болохоор нөгөө хаалган талын хананд судаг. Тэгээ ингээд ханан дээр өөрсдийнх нь ингээд нөгөө нэг нэрийг одоо нэрийг юм хийлдэг үсгээд бичсэн. Тэг би энэ дээр ингээд зургийг оруулах ямар байсан. Тэгээд бэлэг идэр өгвөл тэгэхэд би бас нөгөө нэг 2 жил үрсэн XS бэлэг аваа. Тэг ер нь бол бит хоёр одоо ингээд тэр өдрөөс анх эхэлж үргэлжлэх гэж ер нь бол тооцсон. Тэгээд болохоор надаа манай найзууд болохоор юм зүуд манагч тэгээд өдөр нь тэгээ бөөнөрө цуг яваад роллер дээр унаж исэн. Тэгээд манай экс болохоор надаа юм тэр явдаг лээ. Хшиг таарцаг лөө ингээд нөгөө юм сэрхээр юм ингээд бужигнадаг. Тэгээд дотор нь ингээд хөгжим дуурдаг. Тэрийг өгч исэн. Надад магадгүй бичлэг нь олдож магадгүй. Би бичлэгийг хэрвээ олчвол энэ дээр бас оруулчих за. Тэгээд тэрийг тэгэнгутлаа өөр юу байсан бэлээ. Тэгээд тэгээ бом байсан. Тэгээд за тэрний дараа жил 12 дугаар ангийн төрсөн өдөр болохоор манай найзууд нэг сүртэй сюрприз дээр бариагүй. Тэгтээ манай найзууд манай найз залуутай нийлж одоо юу байгаад нийлж надаас ингээд юу авмаар байгааг мань асуулгаж жагаад тэгээд манай тэр үеийн манай найз залуу одоо чи 12 дахь анги өгчтэй миний хувьд бол тэр бол амар том билээ гэсэн
12 дахь ингээ өвчтэй тэгээд хөрх юм аав штагийн цог явж ажил хийж мэгээд мөнгө цуглуулсан. Надад болтоо авч өгчээсэн. Амар хөөрхөн тэр болтоо амар хөөрх ягаан өнгөтэй. Би угаасаа энэ ягаан өнгөнд амар дуртай. Одоо сүүлийн үед нэх ягаан гэхий байцсан ч гэсэн тэр нь ягаан өнгө миний амар дуртай өнгө байхгүй. Тэг би ягаан өсгөд утлацсан. Дээгүр нөөсөх юм байхгүй гэдэгчээсэн чинь. Надад ягаан болтоо авч өгөөд би тэр болтоотой зураг байвал бас энд оруулчих. Тэгэл манай найзууд болохоор надад тийм нэг металлны тууз авч өгчээсэн. Тэгээ өөр бас давхар юу вэ? Тэгээд төлөчиг. Яг тэгэхэд анх Герман хэл сурна морн Герман явна гэд яриа гаргацсан байсан байхгүй юу? За уучлаарай. Уцаа барьж байгаа болохоор гараа ингэж их хөдлөөд. Тэгэхэд ногоон төлөчиг одоо ч гэсэн тэр төлөчиг надтай цуг ингэж Германд ирсэн байгаа. Шкафн дээр байгаа болохоор одоо яг харж байгаа нугасаа хүн болгон мэдэн понс гэж бичсэн. Тэгээд би тэр үед ихтэй амар баярлажсэн. Би өөрөөсөө ингэж болтоо тэр чинь ингэж 12 дахь ингэ өгтөөд найз өхөндөө болтоо авч өгнө гэдэг чинь ингэж амар том юу штэ. Тэгэл би вау гэж бодсол тэгэл одоо болтолтой гэрт байдаг. Тэгээд харихад хайран ягаад гэвэл чи хүний ингэ надад сэтгэлээ гаргаж зориул авчихсан бэлэг учраас тэгээд тэгээ 12-оор төгсөөд оргилд ажиллаж ах хугацаанд төрсөдөө тэмдэглээгүй ягаад гэвэл би нэг ээлжтэй гарч таарж исэн болохоор ажиллаж байгаа тэгэл гэртээ очсон манай ээж хоолунд бэлтцэн торт дээр авсан байсан тэгэл ер нь бол тэгсгэд өнгөрсөн. Тэгээд дараа нь Германд ирсэн. Тэгээд би бас одоо тэр бичлэгний ингээд жоох хэсгээс энд оруулчихъя. Манай хамгийн сайн найз үжнээ. Одоо яг бид жоох ингээд хол амьдардгаас л жоох нэг тийм өмнөшгийн амар сүрхий татан байха болцсон. Тэгээд бид хоёр цуг тэмдэглэнийсэн чинь манай хүн хол амжихгүй гэх тэгээд өөр юм жавж махарлаа гэх. Тэгээд би ингээд Римаганд одоо Койлонд дэдэг нэг хоёр найз охинтойгоо тэгээд өмнө нь Хэрнэд амьдардаг байсан нэг найз охинтойгоо одоо тэр маань Монголд байгаа. Тэгээд ингээд бид дөрөв тэмдэглэнэ гэд ярьжсэн байхгүй юу? Тэгээд амар яг ингээд заа угаасаа өвчнээ ирэхгүй гэсэн юм бодолтой шүү дээ. Тэгээд нэг юм сүртэй юм хийхгүй зүгээр л хэдүүлээ нэг хоол унд идчихэд маргааш нэг хальт Кölн орж юм үзчихээ тэгээд ингээд бараг сална гэсэн бодолтой очисон чинь манай хэд надад том өрөөгөө чимэглээд ингээд надад хоол хийгээд бэлдэж мэлдсэн тоошт авсан. Тэгээд ингээд амар баярсан тэр үед ингээд ер нь бол миний хэзээч мартагдчихгүй төрсөн өдрүүдийн нэг бол ямар ч тач нэгэн тэр ингээд манай ангийн охтууд чи манай ангийн найзууд намайг ингээд одоо тэр анги чимгэлж мэлдсэн тэгж өгсөн нэг нь тэгээд хоёр дахь нь гэх юм бол ямар ч тач тэр Германы ихний төрсөд Германд ирээд анх тэмдэглэсэн төрсөдөр тэг би бүр уйлаад тэгээ нөгөө юм хүн чинь ингээд хүлээлт багтаа байх тусмаа ер нь л ингээд гой байдаг тийм мэдсэн л тээ. Тэгээд өнгөрсөн жил болохоор манай хуучин найзлуу бит хоёр угаасаа тэр ихэд ингээд ер нь бол хоёр дэшээгээ болно гэсэн тийм яриатай байсан байхгүй юу. Тэгээд би өдөр нь явж ноёвид орж тэмцээн үзчихэд тэгээд буцаж гэртээ ирээд тэгээд орой 11 болох гэжсэн чинь болох гэдэг яг унтах гад хөвччихсэн. Тэгсэн чинь брифкаснаас гараад юм хартаа мартаа гээд тэгээд гайхаад миний захааны ярьц хэмдэж байхгүй маахгүй гэсэн. Үгүй юм ирсэн байх хэрэгтэй гэд. Тэг манайх чинь ингээд яг хойдлын халгаар гарангууд миний брифкаст ингээд байшингийн болон дээр ихгүй юу. Тэгээд гарсан чинь билүү цэцэг барьсан зогсож идэв. Тэгээ би за 9 сар гэдэг чинь 4-5 сар харьцаатай байхдаа би өөрөөсөө тэр хүмүүс цэцэг авч үзээгүй жаа. Тэгэхэд анх удаа цэцэг авч үзэж байгаа байхгүй юу. Тэгэл би бүр амар баялаа. Тэгээ дээрс нөгөө юм хүлээлт дууссан. Окей, угаасаа энэ хөөхгүй ингээд бид хоёр угаасаа болон гэснээрээ ингээд ер нь ингээд болох юм байна гэсэн бодолтой байсан чигээд амар баялаад энэ өгөөлөхэд би угаасаа тэгэхэд уйлжсэн. Тэгээд нэг юм муухай пост миний ингээд сэтгэлийг гэх юм амар имзэглүүлдэг одоо заримдаа ч яг одоо ингээд их тийж амар бодхоо болцсон ч юм уу да гэх юм уу уус ингээд үнэнтэй эвлэрсэн. Тэг би ингээд тэр үед яг ингээд зүгээр л ингээд миний амьдралын хүнийг ингээд урттан байлгаж өгөөч гэд би тэр ингээд яг тэр лаа байхгүй гэд надаа ингээд жожголко бариад төгөлөлж байгаа байхгүй юу. Тэр нөгөө нэг тийм пост ингээд Instagram Facebook дээр байдаг шүү дээ. Төрсөдрийн холаанд хүртэл юу лээ хүсэлмэн байсан гэд. Тэг яг тэрийг харахад жоохон яг тэр хүн тэр үед нэг ингээд тэгэл ямар ч тач ер нь бол миний санаж байгаагаар миний төрсөдрүүд угаасаа амар гоё өнгөрч исэн. Би ер нь их төрсөдрүүд дандаа ийм нөгөө найзуудтайгаа дурсамжтай тэгээд нэг тийм өнгөрүүд юм байлээ. Тэгээд өөр би ерөөсөө өөр онцгой төрсөдөр санахгүй байгаад байгаа хамгийн сонин нь. Тэгээ бас 10 дугаар ангид нөгөө төрсөдөр би нэг тэмдэглээг өгсөн шүү дээ. Тэгээд яг миний төрсөдрөөс хэд хоногийн дараа миний тэр үеийн бүжгийн партнер манадаа ингээд юу бас их шиг таарсан хөвчөөс ингээд төгөлдөр хууран дээр нэг балет чинь ингээд тэр үед чинь би одоо бүжигчин болно гэж шийдсэн. Ингээд бүжгээс мэрэгжлийн сургалт явж байсан юм чинь. Тэгж яхад нөгөө ингээд балет чинь ингээд төгөлдөр хуурных ингээд юм их хүмүүд ингээд балет чинь гарч ирэх бүжгэлдэг. Тэр бас амар хөөрхөн билээ гэсэн. Тэгээд тиймэрхүү л андаа тэгээд юу одоо 11 өнгөрөх жоох шиг байна. Тэгээд яг 12 болох чад нөгөө рилээ тосолчод тэгээд
удаад маргааш уулзъя та. Гэсэн чинь нэг стори хийх гэж байгаад яг гинт ингээд нэг ярих юм санаанд ороод энэ амир ингээд зарим хүмүүст амир тэнэг сонсогдож магадгүй. Гэтэ би ингээд яг жоохон бахтай ингэж боддогсохгүй ингээд юм. Яг тэр үед болоо гэж юу байдгийг мэддэг байгаагүй л тээ. Тэгтээ би яг тэгж боддогсохгүй ингээд хин нэгэн хүн намайг ингээд бичээл ингээд өдрөж би ер нь тийм олон танил хүн гэж болно гэж боддог гэсэн заяа. Тэгэл том болсныхаа дараа за нэг 9 10 дугаар ингээд орсныхаа дараагаас эхлээд влог хийн гэж угаасаа бодож байгаад ямар азар хийж эхлүүлсэн юм тэгээд боддог байсан юм одоо ингээд жоохон бахтай ингээд тийм өөрөө өөртөө тоглож ингээд дотроо ярьж ингэдэг байсан юм одоо ингээд амьдрал дээр хийдэг болсон. Бүр ингээд тэрүүгээрээ зарим хүмүүс тусалдаг. Өөртөө ч гэсэндээ ингээд миний нэг төрлийн хобби болсон тэр нь тэгэл миний амьдралын баг нэг хэсэг болчихлоо шүү дээ. Тэгэл ингээд хүмүүс бичлэг хийж үздэг шүү. Өстө тэгсэн. Ингээд чамайг Монгол тахта үздэг гэж гадаг германд ирсэн юмс надад тийм сэтгэл сонсох амар гоё идэг. Би ингээд зүгээр л нэг бичлэг хийгээд худлаа ингээд юм яриад байгаа юм шиг хэрнээсээ зарим хүмүүст бол ингээд амар хань болдог ч юм уу те зарим хүүхдүүдэд наашаа эрэхтэй юм тус сэтгэлд нь зөвлөмж байдیں۔ Тийм юм болдог гэж болохоор надад амар гоё. Тэгээд одоо яг ингээд эргээд хүүхд тахтай яг ингээд боддог байсан. Би том болохоор тэгнэ ингэн гэж боддог байсан. Бүх юм яг хийцэн байгаадаа бүр амар баяртай. Би гадаад амьдрах гэж бодож байсан. Би гадаад амьдарч гин. Би влог хийдэг. Өөрийгөө ингээд тэгээд зурагтан дээр гэж төсөөлдөг гэсэн л да. Гэтэ яхаа жоохон байсан тийм төсөөлөг. Гэтэ ингээд хүмүүс намайг утсан дээрээс ингээд хаа дуртай газараас үзэж болдог болсон. Бас л миний мөрөөддөг байсан нэг юм дээрээс нь одоо яг би шүдний имлэг төсөөлдөг байгаагүй нэл. Гэтэ тэгсэн ч гэсэндээ тэгээл германд ирээл бүжиг бол хаяхгүй бүжиглэн гэдэг байсан. Тэр чирээ бүжиглсэн тэмцээнд орсон. Би яг одоо ингээд ханж болохгүй л да. Тэгтэл ер нь амар гоё ингээд дөнгөж 20 настай дуусах чагаа гэхэд жоохон бахта боддог байсан юмнуудаа ингээд хийцэн гэж бодоход надад амар гоё санагдаад байна. Тэгээ happy birthday to me. За өглөө болсон байна. Хичээлд явж байна. Тэгээд өнөөдөр 8:45-аас хэд хүртэл 2:45 3:30 хүртэл хичээлтэй. За гайгүй дээ тэгээд би уул нь бол их босоод нүүр мөрөө будаад гээд амар гой бодчихсон гэсэн. Оройтож унтаад тэгээд хийж чадсангүй. Гэтэ зүгээрээ би хөөрхөн байна. Би ээжтэй хөрвөлтээр хийх хөрвөлсөн байхгүй юу? Тэгээд өмнө 2 жилийн өмнө бас тэр хазаар юу алгуулсан. Торт тэгээд жимстэй цоглолго билүү хөрвөлсөн байхгүй юу? Тэгээд хүүхдийн баярын бэлэг гэдэг тий 2 жилийн өмнө ирээд яг сар гарan болж байхдаа явуулсан. Тэгээд манай ээж цэцэг авсан байна. Баярлалт байна. Одоо ганц өнөөдөр ч одоо ганц миний баярлах өдөр биш шүү дээ. Ээж аавыгаа баярлуулах хэрэгтэй. Тэгтээ яг аавыгаа яаж баярлуулахыг мэдгүй байгаа учраас тэгээд өнгөрөөчлөө. Манай аавч тэгээд бэлэг юм өмлөхгүй. Ээж ажилтайсан болохоор ажил дээр нь цэцгийг хөргүүлээд өгсөн. Шийдэл аппликейшн байж штэ хийх плюс гээд тэгээ ингээд би тэрэн дугаарсаа л дээр бүтгүүлсэн юмсаа. Тэгээд тэгсэн чинь төсөөцийн бэлэг гэж шоколадтай доонод нөгөө авах хийх өгсөн. Тэгээд сая доонод авчлаа. Цөмгөний засалгаанаар идчихээ. 60 центийн доонод нөгөө авах сайн л өстэй тий. Тэгээ бас заллаанд байгаа сая 20 евроны хөнгөл биш 20% хөнгөлтэй иргэсэн. 20 евро ч мөрөдөл ярьсан сая. Ер нь л ингээд аппликейшнуудад би амар их бүртгүүлээд авчдаг хоо. Төрсөд болохоор тэр юм ашигтай. Жил нэг удаа ядаж. Хичээлээ тавьчихсан. Бэлэг болсон. Йоо. Тортой юм барьсан. Дээрээс нь цанцаа тавьдаг. Яна ингэр ам. Цанцаа тавьлаад тавьчихсан цаа. Уцаа барих гэсэн амар хэцүү байна. Гэхдээ өөрөөр хэлбэл гомч хамж кимбар хийдэг гээд газ дэлгүүр орж гаймаа аваад юу авсан? Юу вэ? Кимбар далай байц авсан. Тэгээс очиод яриг энэ уулзъя. Бичи юу хий бичлэг. Нэг цаанд унтчихсан сэрэгсэн сэрүүлэг явах мартаад бүр жоохон удаан унтчихэж. Жоохон удаан гэхдээ яг цаг хүрээгүй юм уу? Эсвэл тэгээд ямар ч хэлсэнчлэг гой мөн чамд гэж байна. Тэгээ бас сушиг гинэ одоо сайдлаарч биш. Кимбап гэж байна тэгээд яг ягаад нэг нь бол кимбап гэж байгаас юу маань гэхээр нөгөө германд ч төрсөн өдрийнхөө маргааш өдөр ингээд нөгөө ажил руугаа идэх юм авч өгдөн штэ.
Ингээ миний төрсөн өдрөөс ингээд одоо та хэд мэддэг гээд. Тэг би яг ер нь бол нэг тиймэрхүү юм бодоод байгаа байхгүй дотроо. Тэгээд тэгсэн чинь хамгийн амар нь би хоолны савнуудаа яатсан болов. Энэ доор байхгүй. Энийг ил гаргаж авчи. Маргааш авчихсан. Бас хоос. Энэ бол асуудал шүү. Би сая яг нэг кимбапа хийгээ байж байхдаа нэг юм саналаа. Амар инээдтэй заяа. Ингээд тэр үед би найз залуутайгаа үерхийг байсан байхгүй юу? Валентинд. Бид 3 сарын 13-наас эхэлж байгаа шүү. Эхэлж үерхсэн. Тэгээ Валентинаар болохоор зүгээр ингээд одоо болцсон гэх юм уу? Тэгээ би ингээд ягаад ч юм мэдгүй би угаасаа бэлэг юм бэлдэг байсан. Тэгэнгүүтлээ би ингээд надад нэг тийм тэрдний удаа тэгжсэн ингээд чи ямар хоолн дуртай муртай гэх. Тэгэхээр би зүгээр ингээд тийм хоолн дуртай гэж хэлж яхаар ингээд би ер нь кимбапд бас айгуу дуртай байхгүй юу? Тэгээд юу агаад хийж өгөөд ингээд амсуулж яа гэм адаа ингэж бодоод хичээлээсээ орж ирээл гэс будаа тавиал тэгэл би угаасаа тэр маргааш нөгөөдөр нь угаасаа кимбап идэх мэд ингээд ботцсон байсан. Тэгэл гэс будаа тавиал тэгэнгуутлаа юу яваа? Юу гэдэг лээ? Тэг кимбап ороогоо. Тэгэл би амар хөрхөн аваад гараал тэгэл цадах чинь эхлээл нэг 2 3-ыг идээл тэгэл ер нь бол за яах баялаа би ингээ жоох юм мэдсэн би өсгүй амин гэл эхэлсэн бохгүй юу. Тэгээд юм хэлэхгүй байсан. Юу ч хэлээгүй. Тэгээд би бараг амт нь хүчээр 2 3-ыг хийж мэд. Тэгээд бараг талын нөө ингээ өөрөө идээд тэгэл би дараа нь бит хоёр бүр за sorry 5 сард одоо ирснээс 2 сарын дараа байх нь шүү дээ. Бит хоёр нөгөө би чинь тэр үед сушины газар нөгөө цагийн ажил хийжсэн шүү дээ. Тэнд ороод юм ярьжсэн чинь угаасаа далайн гаралтай бүтээгдэхүүн ер нь идэх дурггүй иддэггүй гээд тэг би тэгэхээр ягаад чи тэр үед ингээд юу ягаадсэн юм. Ингээд миний хийсэн кимбапнаас ингээд зүгээр ингээд идээдсэн гэсэн чинь үгүй ингээд чи надад зориулж ингээд хийсэн анхны чинь ингээд одоо хоол гэхэж хааш ингээд л ер нь их төрлийн хоол ч тэгээд тийм болохоор тэгээд ингээд би чамаа ингээд хичээлийнхаа дараа ингээд би хичээлээ тараа шууд ирээл тэгэл хийж гисэн байхгүй. Тэгэл ингээд амар ингээд сэтгэл гаргаж хийсэн гэж бодоод тэгээ ингээд үгүй гэж хэлж чадахгүй байсан юм аа тийм. Тэгэл би бүр амар хайр хүрсэн. За нээ өөлхөд өгөө тэгээд гисэн чинь хөөх юм угаасаа юм бол загас магас юм хүмүүс дэлгүй байхгүй юу. Тэгээд гисэн чинь 70 мянга хүртэл иддэггүйсэн. Тэгээ би оо ямар өрөвдөлтэй байж гэж тэр гүнсаа кимбап хийсэн чинь тэр санагдчихлаа. Надаа миний ганц ногоон хоолны савл байна. Тэгээ за оргуугээс гэж бодоод ногоон саваа жоохон дүүргээд гэж өгөх юм. Дүүргээд өрнө. Тэгээд аваа авчих. Тэгээ манайхан угаасаа нэг сүртэй идэхгүй ч гэж магадгүй. Миний бодлоо. Би бас сайн хэлж мэдэхгүй байна. Тэр надад амар хөөрхөн санагцсан ингээд эзэдгүү дургуйж гэсэндээ бит хоёр дөнгөж нөгөө нэг одоо бас танилцах үе дээрээ байсан болохоор дээрэс нь миний өөртөө зориулж байгаа анхны бла гэж бодож модоод эзнийг нь бодохоор амар хөөрхөн санагцсан. Тэгээ бас нэг талаараа би одоо эхлээд угаас асуух хэрэгтэй юм байна чи ингээд иддэггүй ер нь ингээд идмээр байна уу ч юм уу би ингээд тийм юм хийвэл ингээд чи түүмэдгүй гэж асуудаг байж гэж дараа нь бодсон. Миний кимбапны царай зүрхийг харах. Би угаасаа ингээд өөр илүүцтэй юм хийх дургу. Хям өгөрцөй тэгэл будаа. Тэг будааны ер нь ингээд нэг их биш, нэг бага биш байвал надад бол ингээд зүгээр.